Prima Donna-ны Slow Burn гэдэг 20 онд гарсан цомогт орсон дуу байгаа. Гэтэ дуу нь 20 онд цацсан ч гэсэн анх эхлүүлсэн тэр анх олсон санаа нь бүр 13-14 онд дуугаа эхлүүлсэн. Тэр баг бүр анхны нөгөө Famous Man гэдэг цомог гарахаас ч өмнө энэ дуу эхлүүлжсэн. Тухайн үед нь дуусаагүй зүгээр л нэг хадгалаад авдандаа игээд тэгээд нэг юм мартчихсан шүү дээ. Гэлгарууд нь боогоод тэгээд бага юм хийж байгаа. Тэгээд ингээд мартчихдаг. Уул би ихэнх дуугаа бол гитар дээр анх санаа гаргадаг. Зүгээр гитараа тоглож байгаа л тэгэл тэр сүмбэс гоё юм болдог байхгүй. Тэгэхээр тэдээс энэ гоё дуулж болох юм байна да гэдэг тэрийг нэг хадгалаад авчдаг. Гэтэ энэ дуу бол тийм гитар дээр биш. Ондоо эхний мөртөөгөө аятайгаа орж ирсэн дуулдаг. Нөгөө дуулдаг аятайгаа хамт орж ирсэн. Бараг зөвхөн энэ дуу бараг ганцаараа миний тэгж олцсон дуу. Дууны санаа болохоор би дандаа байнгалан гэдэг энэ утсан дээр бичээд авчдаг. Дуу зохиодог, хөгжим зохиодог хүн болгон л гэдэг. Тэгээд хойд зүгээр л эхнийхээ мөрийг ямар ч хөгжим байхгүй гэдэг ганцаараа дуулаад гадуур явж байхдаа тэгээд бичсэн байсан нэг хөлбөр нэг файл байгаа. Тэгээд тэрэн дээр нэг жоохон барилд оруулаад аккорд нэмээд тэгээд зүгээр гитартаа тоглосон. Never go sad without your dark sunglasses, where you know. Энэ гоё дуу болж болох юм байна да гэдэл тэгээд татгалцсан байсан. Хэдэн жил өнгөрөө. Хичнээн 14 онд байсан баха. 17 он болов 18 оноос тэр дууга дахиж сэргээ гэж бодоод нэг тахилтынхаа хэсэг байгаа шүү дээ. Тэр хэсгийг яаж олсон бэ гэвэл би телевизийн цэцрүүлэгт орж исэн юм ба. Гэтэ бичлэг нь эхлэхгүй нэлээд удсан юм аа. Тэг би бараг 3-4 цаг ингээд хийх юм хөнгөө зүгээр суужсэн байхгүй. Тэгэхээр зүгээр сууснаас зүлэгт сууя гээд тэр дуугаа дахиж гаргаж ирээд тэгээ зүгээр л утсан дээрээ юм garage band гэдэг чинь утсан дээрээ garage band дээр гитартаа тоглосноо төгөлдөр рүү шилжүүлээд тэгээд бөмбөр нэмээд тэгээ суужсэн чинь тэр хэсэг нь яаж шалсан байгаа юм бүү мэддэг. Гадуур явж байгаад нэг юм сонсгосон болов уу тэгээ тэрийг би буруу сонссон болов уу тэгээ тэр ягаад чи ингэж надад бууж ирээд тэгээ тэрийг оруулаад үзсэн чинь яг гоё таарад тэгэл дахилт нь олдонгууд нь за энэ бол яг л дараагийн цомд орохоор гоё дуу байна да гэж бодоод бадаг нь тэгээд дахилт нь олдсон байхад бол ер нь бол дууных нь баг нэг 70-80% нь бол бэлэн болцсон. Тэгээд нэг bridge хэсэг байгаа шүү дээ. Нэг бүрэн энэ төр ордог. Нэг жоохон James Bond-орхоо тийм хэсэг байгаа. Тэрийг нь бас зүгээр л сууж байгаа л яаж алсан бол та зүгээр л янз бүр юм хийж үзэж байгаа л нэг хідэн нот бариад өгсөн чинь тэр нэг сонирхолтой болоод явцсан байхгүй. Тэгэхээр энэ бол яг л bridge болох юм байна гэдэг. Дууныхаа соёлын арай ондоо хэлбэртэй баг хэлбэргүй юм шиг тийм соёл оруулмаар санагдаад. Би бол Saint Vincent гэдэг хамтлагийн дуучны маш том фан. Гитарын соёллууд нь бол яг л айгуу тийм экспериментал юм шиг айгуу өрмөц тийм соёлтой байдаг. Тэгэхээр миний энэ дуу бол бараг л Saint Vincent зориулсан тийм хайрын цагт гэж хэлж болно. Гэтэ би өөрөө бол гэртээ ингээд соёлын бичиж чадахгүй байсан. Надад бол тэр яг эффектийг яаж гаргахаа мэдэхгүй. Тэгээд соёлын бол хоос орчихсон байсан. Тэгээд төгсгөлийнх нь нэг аяын бас олцсон. Нэг хаан тавхаа мэдэхгүй байж байгаа л энэ сүүл явах хэрэгтэй юм гээд тэгээд орчихсон байсан. Гэтэ нэг л юм дутаад байсан байхгүй юу? Нэг айгүй хэлбэрхэн айгүй жижигхэн юм бүгдийг ингээд гоё уяад базаад өгөх тийм нэг хэсэг хэрэгтэй болоод тэгээд нэлээд удаа ингээд тэрийг бодож явж байгаа. Тэгээ ягаад ч нэг өдөр хамгийн ихэнд явдаг дин гэдэг хэсэг байна шүү дээ. Тэрийг олсон чинь л бүх дуу нь бол за яг л энэ дутж исэн юм байна гэд. Тэгээ тэрийг оруулсан чинь ихэнд нь аруулаад тэгээ бөмбөртөөгөө нийлсэн чинь нэг жоохон гоё грувтэй болоод явцсан. Тэр хэсгээ бас хоёр дахь бадынхаа араас оруулаа. Гоё. Ер нь бол дуун дээр чинь эхний дахилт тэгээд хоёр дахь бад руу орох тэр нэг шилжилт байгаа шүү дээ. Тэр шилжилтэн дээр бол би аягүй авдаг. Яагаад гэвэл яаж одоо дийшгээ буцаад сонирхолтой гоё байдалтай буцаад оруулах вэ те. Их бол айгүй уйдгартай ч юм уу айгүй энгийн болчиход байдаг. Тэгэхээр тэр нэг жижигхэн элементийг оруулсан чинь яг гоё бүгдийг ингээд уяад өгсөн. Тэгэл дуу бол ерөнхийдөө бол нэг тиймэрхүү байдлаар бүтсэн те. Мөнх оргил продюсертэйгээ бид хамт сууж байгаа л яг л бараг дамигынхаа замаар оруулж байгаа л тэрнийхээ дагуу бичээ явцсан. Тэгээд мэдээж амьд бөмбөртөө амьд гитартаа соёлын бол мөнх оргил тоглосон.
би соёлын тайлбарлахдаа энийг нэг жоохон хэлбэргүй яг тоочглох нэг ай байхгүй тэгээ нэг жоохон тийм 3 толгойтой мангас шиг тийм соёл хиймээр ингээд ихэнх тохиолдолд эхлээд аян гарчаад тэгээд тэр аяндаа тааруулж өг бичдэг. Гэтэ энэ дуу бол шууд өгтэйгээ бэлэн ингээ ороод ирсэн. You never go outside without your dark sunglasses. With a bloody nose and broken heart, you didn't need another blow. Тэргээл аян бол өгтэйгээ шууд гоё ингээ таарад ороод ирсэн зүгээр л Аз тий. Дууныхаа үгийг харахаар магадгүй залуудаа царайлаг сайхан хүүхэн байж байгаа нэг үнтэй нийлээд тэрнтэй жоохон ашиглагдсан ч юм уу тий. Олон жилийн дараа тэрнээсээ өшөөг авах гэж байгаа ч юм уу. Жоохон тийм noir түүхтэй агуулгатай дуу юм шиг санагдаад тэгээд хоёр дахь бадаг тэрэндээ зориулж бичээд дууны үг тэгээд дууны ай хоёр бол нэлээд гоё төгс зохицоод гарцаа. Тийм нэрийг бол бүр дуун бичигдээд дуусныхан дараа өгсөн. Яг тэгвэл анх яхтаа бол анхын санаагаа болохдоо бол Dark Sunglasses гэж өгсөн байсан. Хийх дуунууд чинь бол эхлээд зүгээр нэг ноорог нэртэй байдсан шүү дээ. Яаж тэр нэг орсон юм бол таа. Би ямар ч яаж битээс сандгүй насан. Гэтэ Prima Donna гэдэг яг л чинь тэр яг л энд харах юм байна гэдэг. Зүгээр л нэг мэдрэмж юм уу да. Тэр нэг мэдрэгцэн тэгэл тэр л болох юм байна. Тэгээд яг тэр Prima Donna гэдэг үгийнх нь утга агуулгах гэхээс илүү нэг эстетик байдлаар тэр нэр нь зохихоор юм санагдаад. Тэгээд уул нь бол Prima Donna гэдэг чинь нэг дуурийн томьёо юм шиг байгаа. Дуурийн гослол дуучин ч юм уу. Тийм утгатай нэг Итали томьёо юм шиг байгаа. Тэгээд Prima Donna гэдэг First Lady гэдэг. Тэгээд хоёр тусдаа үг. Тэгээд би тэгээд нийлүүлээд stylized хийгээд тэгээд тийм нэр өгсөн юм. Тэгээд утга агуулга дээр бас хэлэхэд Rick Rubin гэдэг нэг продюсер гэдэг чинь Rick Rubin-ийн нэг хэлсэн юм сайхан уншичаад энэ яг үнэн байна гэж бодож байсан. Дууны ч юм уу, бүтээлийн ч юм уу нэг утга агуулга гэхээс илүү нэг intuition гэж байгаа байгаа шүү дээ. Далд ухамсар цаанаасаа өөрөө ингээд оюун ухаанаас гэхээс илүү хаанаас ч мэдэхгүй зүгээр л ингэж орж ирдэг нэг далд ухамсар intuition байгаа шүү дээ. Instinct ч юм уу. Тэр бол баг утга агуулгаас илүү хүчтэй байдаг. Би яс дуунууд зохиочихдаа аль болох instinct ч юм уу нэг тийм далд ухамсараараа артист тэргээрээ зохиох гэж оролддог. Яг ингээд утга агуулгыг бодоол ингээд хүчлээд байхын оронд гэтээ мэдээж байнга бол тэгж чадахгүй. Яаж чинь олддог байхгүй. Тэгэхээр миний хувьд л дуу хийх, дуу зохиох бол зохиохоос илүү баг олддог гэж ярих дуртай. Би бол зүгээр аяа юм уу, санаа юм уу хайдаг хүн. Гол нь чихэн байх хэрэгтэй. Тэрийг ингээд олоод сонсчдаг чихэн байх хэрэгтэй. Тэгээд нэг юмыг ялгаад харцдаг. Алт албарлаж байгаа тайлбарлах ч юм уу те. Газар ухаад идэг. Тэр тундас зөндөө их шороо гарч ирнэ. Тэгээд тэр тундас нэг жоохон нэг алт юм уу мөнгө харагдаж штэ те. Тэгээд олж аваад хараад тэрийг нэг төөж гаргаж ирээд боловсруулаад тэгээд цаашаа ингээд бүтээгдэхүүн хийж чаддаг скил бол миний хувьд хөгжмөчний гол ажил нь тэр. Prima Donna-гийн music video клип нь бас нэлээд удаан бодож агаад өөрөө зохиолын бичээд өөрөө найруулад хийсэн. Дууны агуулга байгаа шүү дээ. Нэг эмгтэй тухай гэдэг дүр байсан. Тэр дүрийгээ яг клипэнд оруулъя гэж төсөөлж бичсэн. Энэ дууны клип нь бол бараг л богино хэмжээний кино шиг юм болсон л доо. Хангаа гээд зураглаач залуу байдیں۔ Эмгт хоёр бол хамаатан гэдэг. Тэгээд нэг мэд чи хангаа харин зураглаач идэг гээд. Тэгээд бид хоёр Indigo гэдэг видеого хийгээд тэгээд бас энэ дуун дээр ч гэсэн видео хийгээд аль дээрээс ярьсан. Тэгээд нэг иймэрхүү видео хийгээд санааг нь би хангаад хэлж ирсэн юм аа. Анхныхын санаа нь бол машинд сууж агаад тэгээд нэг уйлсан эмгтэй те юу болсон юм бүү мэд энэ яах гэдэг нэгэд нэг жоо анхаарал татгаар нөгөөд чи машиндаа сууж байгаа л гівэнд машин насаагаал ингээд яваалаа гэдэг байхгүй. Тэгэл гэртээ очил хувцунараа солиол тэгэл нэг сонин нэг ноот юм хийгээл байгаа байхгүй. Тэгээд ихнийхээ зохиол дээр бол уул нэг баг эргэтэй хүн байсан. Баг 7 удаа зохиолсон. Зураг авах өдрөө бол тавалцсан. Тэгээд бүх юм ингээд бэлэн болгоцсон. Зохиол нь бэлэн тэгээд зохиолоо задлаад ингээд шотлист гаргаад юм яг бүх шотоо ингээд нэрээ тэрийг төлөвлөөд гэтээ нэг эргэтэй дүр дээр ирнэг л орж ирэхгүй байсан байхгүй. Эргэтэй дүрийг хийн болох уу? Тэрийг яг ямар байдлаар зургийг авах уу гэдэг ерөөсөө ингээд цаанд буухгүй. Тэг нэг л цаанаас ингээд буруу санагдаад байсан. Их нэртэйг ярьжсэн чинь өөд чинь баг өөрөө байвал гоё юм биш үгээд. Тэгсэн чинь яг л бүх юм ингээд гоё. Утга агуулгын хувьд ч гэсэн гоё болоо явцсан. Өөрөө байх юм бол шинэ хүн каст хийх хэрэггүй. Тэр зүгээр нэг body double болох хэрэгтэй болсон. Тэгээ магадгүй өөрөө байх юм бол утга агуулгын хувьд ч гэсэн илүү сонирхолтой. Зүгээр нэг эмгтэй эрэгтэй хүний мелодрам биш. Тэр хүн нэг өөрөө өөртөө тэнцэлдээд өөрөө өөртөө нэг таалагдахгүй байгаа дургүй байгаа
нэг тал ч юм уу тэрийг нэг өвөө их гэж оролдож байгаа гэтээ тэрэндээ дийлэгдэх ч юм уу тиймэрхүү нэг тухай видео олоо явуулсан. Энэ видеон дээр би анхныхаа удаа яг жүжигчтэй ажиллаад илүү тийм нарратив хүрнэлтэй бүтээл хийж үзсэн. Тэгэхээр их юм сурсан. Туршлагуудсан бас зөндөө юм байгаа. Уул нь бол айгүйх нарийн төлөвлөсөн байгаа байхгүй видеогоо бол бүр storyboard энэ айгүйх нарийн гаргаад угаасаа кино өгч юм бол хэрэгтэй гэж шүү дээ. Гэтэ дараа нь яг монтаж хийж хад айгүй хэрэггүй юм авсан байгаа байхгүй тий. Тэгэхээр яг хэрэгтэй юм удаа бас аваагүй байхгүй. Тэр бол тэгэхээр яг миний өөрийн туршлагуудснаас бол болсон. Гэтэ зургийн талбай дээр маш нарийн төлөвлөсөн байгаа ч гэсэн зүгээр л төлөвлөөгөө зөндөө олон шотод авсан байсан. Ингээ харсан чинь тэнд ингээл гоё ингээ цүгнээс нь маскын зохиож гэх юм уу тий. Тэрийг бол авах төлөвлөг байсан. Юунд зогсож байгаа, коридор зогсож байгаа эргэж хардаг ч юм уу тий. Тэр энэ төр бол зүгээр л тухайн үедээ ингээ авах төлөвлөгөө байж байгаа тавсан зургууд. Тэр дүрсэнд бол яг эцсийн видеонд бол хамгийн их хэрэг болсон дүрсүүд. Тэгээ зураг авчаад нэлийн олон сар бас монтажлж чадахгүй явсан юм аа. Ингээд монтаж хийх гэсэн чинь муу болсон юм шиг санагдсан. Тэгээд айгүй хичээд тэгээ санаа зовоод яана энэ одоо ямар юм болох юм бол гэж байгаа. За одоо угаасаа нэг гаргая да гэд өдөр тоглоод тэгээд тэрэндээ монтаж шахаж дуусгасан. Тэг өөрөө монтаж хийж байгаа сууж байгаа гэсэн. Тэгээ нэг уул нь бол нэг 3 минутын л монтажлаа. Гэтэл бараг 7 хоног суусан байхаа. Тэгээ анзаардаг нэг Easter egg маги юм бол магадгүй нэг 17 гэдэг тоо шүү дээ. Ягаад ч 17 гэдэг тоо одоо юм байдлаар нэг 2 3 дунд ингээд дахиад тэр тоо бол гарч ирээд байгаа. Bride and the Bachelor гэдэг дунд дээр You're Only 17 гэдэг мөрөөдөг. Энэ дунд дээр ч гэсэн Think of all the stupid things you did when you were only 17 гэдэг. Ягаад 17 юм мэдгүй. Тэгээд одоо шинэ цамгтаа одоо тэгээд тэрийг би ухамсарсан нэг ухамсарт ингээ ороод ирсэн болохоор одоо тэрийг нэг албаар нэг хийх гэж оролдог ч юм билүү гэж бодох юм. Тэгэхээр магадгүй тэр бол нэг жижиг Easter egg болоод явчих юм болов. 17 гэдэг үг бол гоё байхгүй те. 17 гэдэг яг нэг гоё ингээ хуваалттай. Ер нь дууны үг бичиж явахдаа ингээд тоглоод сууж штэ. Тэр зүгээр аяа ингээд зохиочих явстаа ч гэсэн зүгээр нэг аяа ингээд зөвл гэснээс яг үгэнд наачхаар арай хэлбэртэй болчихсон байхгүй юу. Тэгээ тэр бол яг эцсийн үгэнд байх албагүй л гэхдээ зүгээр л толгонд орж ирсэн үгэн тий. Тэгээ ягаад ч надад бол 17 гэдэг үг айгүй ойрхон байдаг. Манай туслангийн нойл би нэлээд хэдэн дууга бичсэн. Туслангийн нойл айгүй гоё ихгүй. Ягаад гэвэл миний өөрөө манай байшингийн нэлээд буланд байдаг. Тэгээд нойлд орчих хинт сонсдгоо байхгүй. Тэгэхээр яг ингээд ганцаараа ингээд хинээс чин сонсохгүй хүн болгоноос тусгаарлагдсан гоё орчин өсчдөг. Тэгээд нойл чинь ингээд айгүй олон хавтгай хантай акустик айгүй гоё болчдөг. Нэг reverb байдаг шүү дээ. Дуунууд бол нэг хиймлэр ингээд reverb нэг цөөрэ орох шүү дээ. Гэтэ нойл дотор чинь бол reverb гэх байглаасаа ингээд байдаг байхгүй. Ханаасаа ингээд айгаад тэгээд гоё дуурдаг айгүй гоё чанга дуурдаг. Тэгээд нойлдоо сууж байгаад айгүй их дуунуудаа бичсэн. Түрүүнээс нэг Bride and the Bachelor ч гэсэн нойлдоо бичсэн. Someday ч гэсэн бичсэн. Тэгээд Wrong гэдэг дуу нойлдоо бичиг юм байна. Гэтэ бас нэлээд орой бичсэн. Яг гэвэл би ингээд хүнжилт ороо орж байгаа ч илүү ингээд шкафд орж байгаа ч илүү бусдад хүмүүс ингээд унтцсан байсан. Маш аяархан тоглох хэрэгтэйсэн. Тэгээд The Wrong гэдэг дууг бас л шууд ингээд гараад ирсэн. Нэг сууж байгаа л өв мөхтэйгээ бүх юмтай шууд майн ингээд ерөөс ингээд өмнө төлөвлөж мөлөхгүй байж байгаа л бивэнд бүх айн бүтцэн хүүхдийг шууд ороод ирсэн. Тэр бичлэг ч гэсэн одоо надад байгаа. Тэгээд студ сууж байгаа зүгээр л гитараа тоглож ирсэн чи тий наа чи юу юм гээд ийм дуугамаа гэдээ тоглож үзсэн наа чи аягүй гоё юм байна. Одоо аягүй таалагдчих чинь би баг өнгөө бичиж үгээд Rome гэдэг дуу бол бас нэг санаандгүй байдлаар нэг юм бодохгүй зүгээр л нэг 10 минутын дотор бичсэн дуу бол айгүй амжилттай болсон. Өвтөд ч айгүй таалагддаг. Нацхаагт ч ихсэн айгүй бас таалагддаг дуу гэж хэлсэн. Магадгүй хооллох гэдэг байгаа санаа нь бол нэг их юм болоод хэрэггүй юм болоо тий. Гэтэ бас айгүй сонирн байт юм а. Зарим дуунууд огт юу ч бодохгүй ингэ биччихээр гоё болчдаг. Зарим дуунууд дээр бас нэг л болж өгдөггүй амар олон жил олон цаг ингэ зарцуулж иж гоё болдог. Одоо өвлжөө энтриг ч юм бол айгүй олон драфт гаргаж иж айгүй олон цаг сууж нэлээд дүүлж гаргасан байгаа байхгүй. Гэтэ бас мэдээж айгүй цаг зарцуулсан дуунууд нь бол гоё болдог л да. Тэгээ заримдаа бол нөгөө түрүүний өмнө хэлсэн шиг нэг ухамсараараа далд ухамсараараа бичсэн дуунууд нь бас гоё болчдөг. Би бүр багасаа л найзуудаа, багш нартаа, найзуудынхаа аав ээж нартай хүртэл ингээд тийм плейлистүүд бэлдэж өгдөг байсан. CD-н дээр
тоо үед чинь нэг юм өдр байхгүй юм чинь. Нэг стриминг дээр байхгүйсэн. CD-н дээр хуулж өгөөл. Тэгээд зүгээр нэг A4 цаас нуглаад ингээ гой CD-ний кейс хийдэг байсан байхгүй. Тэгээд тэрэн дээр ингээ дуунуудах нь нэрийг ингээд бичээд заавал энэ дараалтаа сонсоорой гэж мэдээ. Яг тэр дууныхаа дараалал нь айгуу чухал. Хооронд нь яаж шилжиж байгаа нь айгуу чухал. Тэгээд ингээд дараалалаар нь сонсох юм бол бас нэг жоохон хөөрнөлтэй ч юм уу те нэг гоё анаас нэг түүхтэй юм шиг. Тэгэж бүр нарийн curate хийж өгдөг байсан. Сүүлийн жилүүд плейлист гэж их хийгээгүй юм байна л да. Гэтэ ер нь бол тийм плейлист их дуртай хүмүүс зориулж тэгж хийж зөндөө хийж өгдөг байсан. Тэгэхээр та ч гэсэн зориулаад 5 дахь плейлист хийж өгөхөд бол таатай байна. Жоохон бодож байгаа сууж агаад гоё найруулж агаад хийх хэрэгтэй. Та энэ жил Playtime дээр очиж гэж бодож байгаа бол яг одоо билет авах нь хамгийн зөв цаг юм байна. Яг тэгвэл 3 сарын 24-ний оройн 6 цаг хүртэл билетүүд 40-60% хямдрлалтай байгаа юм байна. Тэгэхээр одоо гяс амжиж билет аваарай. Би бол Playtime дээр тоглоно. Хэдэн жил тоглохгүй байжгаад тоглох чинь. Тэгэхээр бүгдээрээ Playtime дээр уулзцаая.